Өнөөдөр Binance Bridge-ийн цувралыг цааш нь үргэлжлүүлээд хий. За надад ийм асуулт ирсэн байгаа. Binance Bridge-ийн нөгөө одоо хугацаатай стейк гэдэг юм уу тийм ээ? Эсвэл цоочтой стейк ч гэдэг юм. Тэрний тухайд арай жоохон дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч гэж одоо санал хүсэлт ирсэн байгаа. Яагаад гэвэл би түрүүнд нь болохоор ерөөс ийм стейк байд юм а, энэ ийм байд юм а гэж тайлбарлсан. Яг юун дээр болохоор би энэ хугацаатайг сайн тайлбарч хэлж өгөөгүй юм байна. За тэгэхээр энэ стейкийг өнөөдөр хэдүүлээ яг бүр нарийн ойлгож авъя. За анх удаага миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс бол стейк гэж юу юм бэ гэдгийг мэдэхгүй байж магадгүй. За стейк гэдэг маань койно хугацаатай буюу хугацаатай нөхцөлтэй хадгалуулахыг хэлж байгаамаа. Тэгэхээр бид нар голдуу энэ Binance Bridge дээр өөрийнхөө койныг хугацаагүй эсвэл ямар нэгэн нөхцөлтөөр одоо хадгалдаг. За тэгэхээр энэ бичлэгийг эхлэхээс өмнө нэг юмыг би хэлээд өгөөтэй. Зарим хүмүүс одоо хугацаагүй хадгалсан койно буцаагаад яаж гаргаж авах вэ гэдгийг бас мэдэхгүй байх шиг байна лээ. Тэгэхээр жишээлбэл яаж гаргаж авах вэ гэвэл энэ Binance өөрөн дээр би дараад харууллаа тий. За харуулгууд жишээлбэл энэ BNB wallet гэсэн энэ юун дээр стейк хийцэн байна гэвэл одоо энэ болохоор хугацаа байхгүй хизээч гаргаад авчиж болно. За жишээлбэл энэ BNB стейкинг гэхээр 60 өдөр хадгалсан л бол 60 өдрөө дуустал гаргаж авахгүй. Хэрвээ гаргаж авах юм бол нөгөө хувь нь хүүн орж ирэхгүй гэсэн үг. За хэрвээ энэ Ethereum 2.0 гэдэг рүү хийцэн бол бүр 2 жил гаргаж авах боломжгүй. Ингээд нөгөө стейк болгон маань өөр байгаа тийм үү? Жишээлбэл энэ дээр 7 хоног гэж байна. Энд 30 хоног гэж байна тийм үү? Энд болохоор ерөөсөө хугацаагүй. За тэгэхээр одоо би жишээлбэл та нарт энэ дээр энэ BNB гэдэг дээр би энэ стейк гэж дараад харуулаад тийм. Тэнгүүд одоо миний энэ дээр 0.05 ингээд байж байгаа. Хэрвээ би за боли энийг би гаргаж авъя. Одоо надад шиг энэ нэг ингээ хадгалуулах шаардлагагүй гэвэл unstake гэдээ арчин. За одоо unstake гэдэг дарангууд энийхээ байгаагаа бүгдийг тавиад хоёр ийм сонголт байгаа юм. Нэг нь хурдан, нэг нь зүгээр л одоо хурдан орж ирэх. Нэг нь болохоор арай жоохон яг ийм хугацаатай орж ирэх. 12 сарын 6-ны 12 цагт орж ирнэ гэд. Энийг сонгоод энэ дээр зөвшөөрөөд нөхцлөө сонгоод тэгээд confirm хийчихнэ. Тэгэх юм бол энэ 0 одоо энэ 5 сая тэ энэ жижигхэн 0.05 BNB coin маань миний спот руу өөрөө ороод ирнэ. Одоо энэ өдөр. Хэрвээ энэн дээр тааруулах юм бол шууд миний төрөвч рүү ороод ирнэ. Ингээл цуцалчж болдог. Энэ болохоор хугацаагүй стейкингийн нэг тал. За ингээд нэгэнтэл цуцалдсан болвол эндээс авч ирсэн нөгөө хувь маань яах нь вэ? Энэ өдөр болгон орж ирдэг байсан хувь маань одоо орж ирэхгүй гэсэн үг байна. Хоёрдугаарт энэ өгжсэн койнууд энэ үнэгүй зарим тохиолдолд заримдаа энэ хугацаанд дуусчдаг тийм үү? Ийм койнууд ч бас орж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ ийм учиртай. За өнөөдрөх болохтой зэрэг бид нэр хугацаатайг энэ тайлбарлаж өгч байгаа тийм үү? За жишээлбэл надад USDT-тэй би 60 хоногийн хугацаатай хадгалуулъя. Тэгээд би 2 сарын дараа одоо энэ койно буцааж авна гэд. За тэгэхээр өөрийнх нь хадгалуулсан койноос гадна нөгөө олсон койн чинь бүгдөө 60 хоногийн дараа шууд бидний төрөвч рүү ороод ирдэг автоматар. За тэгэхээр одоо энийг хэдий энэ 9% бол жилийн хүү. Гэхдээ би энүүнийг тайлбарлаад өгсөн учраас өнөөдөр цаг алдаад яах вэ? Энэ бол сарын хувь биш, өдрийн хувь биш, жилийн тийм үү. Гэхдээ бас коэффициентээр бодогдож гардаг. Яг 9 ч биш шүү. За энэ дээр ингээ хэдүүлээд арай. Одоо жишээлбэл миний балансанд USDT байгаа. Би тэрийг 2 сар хадгалчихъя гэвэл энэ subscribe гэж дарах. За subscribe гэж дарангууд. За одоо энэ ингээ гараад ирлээ. За 30 өдөр 60 өдөр гэх тийм үү. За тэгтээ одоо энэ нэг юм бичсэн байгаа хардаа lots гэж бичсэн байна. Энийг сайн ажиглаарай. Lots. Тэгэхээр минийх дээр болохоор lots байхгүй бай. За энэ юу гэсэн учиртай юм бэ гэвэл энэ хардаа lot size гэдэг энэ байж.
Тэгэхээр $100 нь 1 лот болчаа. $200 хадгална гэвэл 2 лот. Тэгэхээр хэрвээ би энэ дээр USDT-ийн балансанд надад заавалчгүй 100-аас доошгүй доллар байх нь шүү дээ. За одоо ингээд энийг харна тийм үү? Энэ бол нэг 6% байна тийм ээ юугээр. Энэ юуны дараа хадгалуулсны дараа. Гэтэ энээсээ бага байх шиг байл 6%-га нөгөө 365 та хуваагаал ингээд коэффициент гаргадаг шүү дээ. Хэдийг хадгалснаас шалтгаална 200 уу 300 уу 400. Бидний чи хэрэг их хэмжээний USDT хадгалах юм бол процент нь арай коэффициент нь ч гэдэг юм арай өөр юм гэсэн. За ингээд би өнөөдөр 6 сарын 12 сарын 6-нд хадгалах юм бол 1 сарын 5-нд юу маань орж ирэх нэ. Тэгэхээр энэ дээр бид нэр 100 гэж бичихгүй 1 гэж бичих нь шүү дээ тийм ээ. 1 лот. Хэрвээ 200 байх юм бол 2 гэж бичих. Тэгээд энийг зөвшөөрөөд энд нөгөө нэг актер юу байгаа те нөгөө нэг одоо энийг заавалчгүй ингэж автоматын унтраана. Хэрвээ автоматын унтраахгүй болвол миний энэ $100 маань хэдэн 30 хоногийн юм уу 60 хоногийн хугацаатай хадгалагдчихад балансанд орж ирсэн USDT-д маань автоматар энэ нөгөө хугацаагаар явждаг. Тийм болохоор тэгж явуулахгүй тулд энүүнийгээ заавалчгүй хаана гэсэн. За ингээд хадгалчихна. Тэгээд confirm хийчихнэ. Ингэнгүүт дахиад та нарт та зөвшөөрч ийнү гэсэн юм гарч ирээл тэгээд би энүүнийгээ хэдэн сараар хадгалах нь 2 сараар хадгалах юм. За тэрнээс гадна энэ за BNB бас яг адилхан 60 хоног гэх юм уу. За BNB дээр болохоор нөгөө лот нь хэд вэ гэдгийг харах юм. BNB дээр болохоор нөгөө лот нь байхгүй. Тийм байгааз. За жишээл одоо 30 өдөр гэх юм бол энэ байгаагаа тавиад ганцхан энд минимум гарч ирж байгаа. 0.10 10 сая байх хэвээр. Энэ хардаа минимум. USDT-д болохоор сразу $100 гэд ингээ гараад ирчих. Тэгэхээр би энэ балансаа заавалчгүй 0.10 болгож ээж дараа нь энүүнийга 30, 60, 90 хоногоор яах нь хадгалах нь шүү дээ. Тэгэхээр энэ заримдаа 90 хоногийнх нь дууссан байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс одоо юу яатсан байна гэсэн хэрэгэлсэн байна гэсэн. За тэгэхээр энэ дээр амжиж бас юуг нь одоо юу гэдэг шансыг барьж авах хэрэгтэй. За одоо ингээд лог гэдгээд энэ байж гин тий. Эн чинь бол одоо ингээд би 30 хоногоор тэр үнэгээ хадгалчихжаа гэсэн. Хэрвээ би 30 хоногоо дуусгалгүй авч бол үзээгүй. Зүгээр авах юм бол ерөөсөө нөгөө одоо жишээлбэл 20 хоног болоод 10 хоног дутуу байхад цуцлах юм бол түрүүчийн нөгөө 20 хоног хадгалсан хүү маань орж ирэхгүй гэсэн үг гэж би ойлгосон. Тийм болохоор сайн бодолтой хадгалаарай. 30 хоног бол 30 хоног, 60 хоног бол 60 хоног. Энэ хооронд энэ BNB-гээ бид нэр авч чадахгүй. За энэ хугацаатай хадгалсан тохиолдолд зарим нэгэн одоо нөгөө уралдаан тэмцээнд орох гэдэг юм уу ямар нэгэн нөгөө нэг юу гарч ирдэг штэ тий. Бас нэг юм нэг уралдаан байж аа тий BNB дансандаа хэрвээ 10 BNB-тэй бол team coin өгнө гэсэн уралдаан гарч ирдэг штэ. Тэрэнд энэ хэрвээ хугацаагүй coin бол яг юу яадгийг тэр балансныхаа тоонд орж явна. Хэрвээ хугацаатай хадгалсан бол энийг тэрэнд тооцдгүй шүү. За тэгэхэд ингээд дахиад энийга бүгдийг ингээд хадгалчих юм байна. За энэ BNB дээр. Тэгэхээр ямар coin хадгалсахаасаа бид нар шалтгаалаад нөгөө минимум нь өөр байх нь. За энэ дээр болохоор энэ жижигхэн coin-уудыг бас худалдаж авч хадгалж болно. Ягаад гэвэл Binance дээр ийм шинэ coin саяхан өгсөн шүү дээ энэ шинэ coin-уудыг. Энэ шинэ coin-ыг дөнгөж өгчөөд тэгээд ийм одоо жишээл энийг гэхэд чинь энэ дууссан юм тий одоо нөгөө хүмүүс ийм coin AXS гэсэн ийм coin аваад энийг ингээ хадгалаад дуусаад хадгалах хэмжээний coin дууссан гэсэн. Тэгэхээр энэ идэвхтэй байгаануудын л гэсэн. Тэгэхээр одоо энэ coin хэрвээ балансанд нь байхгүй бол энэ coin-ыг худалдаж авчаад тэгээд стейк хийх юм. Энэ болохтон зэрэг минимум нь 1 $. Байх нь тийм үү? За 1 $. Хаанаас олж харах вэ гэвэл хэдийн үнэтэй байна вэ гэдгийг Trade-ийн классик руу ороод за энэ дээр $. Гэд бичээд
За USDT-гээр $2.35. Гэхдээ эн чинь бас их учиртай заяа. $2.35-аар нэг даар аваад хатгалж чинь гэж бас ойлгож болохгүй шүү. Яагаад гэвэл нөгөө Binance-ийн маань арилжаа хийх минимум нь $10. Тийм ээ. Тийм болохоор заавалчгүй $10-аар даар авч иж тэгээд тэрүүнийгаа хугацаатай хадгална гэсэн үг. За одоо тэгээд хэдүүлээ юугаа бичлэгээ өнөөдөр дүгнэлт хий. Энэ хугацаатай хадгалахад 10, 30, 60 7-оос эхлээд 7 хоног, 10 хоног, 30, 60, 90 хоногийн хугацаатай бид нэр энэ койнуудыг Binance дээр хадгалж болох нэ. За тэгээд нэгэнтээ хадгалсан болвол болж өгвөл яг хугацаагаа дуусгачиж койно авсан дээрээ. Хэрвээ хугацаагаа дуусгахгүй болвол бидний нөгөө энэ койно хадгалуулснаас авсан койн маань орж ирэхгүй нэ. Тийм болохоор хадгалахаас өмнө сайн бодолтой хадгалаарай. Миний BNB бол одоо 1/9-нд 60 хоног төгжигдэж байгаа гэж ойлгох нь. Ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл 60 хоногор төгжсөн байж идэл чинь гэв гинтхэн биткойн одоо яг энэ сая нэг шөнийн дотор унчаад авах гэхээр би тэрийг гаргаж авч чадахгүй нэ шүү. За яг хугацаанд дуусаад 60 хоног болонгууд ерөөсөө бид нэр юу ч хийх шалгал юу байхгүй. Юу ч хийх хэрэггүй шууд өөрөө автоматар миний spot wallet руу шууд ороод ирдгээ. За ингээд бусад ийм жижиг койнуудыг 30 хоногоор 60 хоногоос хадгалах нь бол та нарын өөрсдийн чинь дурын хэрэгээ. За зүгээр яг найдвартай гэвэл болж игэл USDT юм уу эсвэл BNB койныг хадгалсан байхад ер нь их дайжгүй гэж хэлэх байна. За энэ дээр болохтон зэрэг энэ юугаар хугацаагүй дээр бол юу ч хадгалж болно, доор нь гаргаад ч авчна болно. Тэгэхээр энэ дээр хамгийн гол юмд бол ийм байх нэ. Тэгээд энэ процентыг харж агаад яг ямар койн яаж хадгалахаа өөрсдөө шийдээрэй. За ингээд өнөөдрийнхөө стейкний тухай бичлэгийг хийгээд дууслаа. Тэгэхээр ерөнхийдөө бол би баг ингээд энэ Binance өөрөнгө би баг танилцуулаад дууссан тийм ээ. Би төрөгчийг тэр би юу тайлбарлаа? Энийг тайлбарлаж өгсөн. За би энийг дахиад нэг 2 сарын дараа яаж орж ирж гинүү гэдгийг би хэлж өгнө тийм ээ. Би хэдийг хадгалсан гэдгийг тайлбарлаад дахиад бичлэг хийж өгнө. За энэ DeFi staking ягаад ч надад жоохон таалагдахгүй байгаа. Энэ тэгээ пул эднэр бол нэг тийм би мэдхгүй нэг шийдвэл яхаа бичиж өгье. За тэгэхээр миний өнөөдөр та нарт хилээд өгсөн хадгалалт бол би энийг аягүй сайн тайлбарлаж өгсөн. Энийг их сайн тайлбарлаж өгсөн. Энэ эднэрийг сайн тайлбарлаж өгсөн. Одоо би өнөөдөр энийг тайлбарлаж өгчлөө. За тэгтэн зэрэг бүгдэнд нь ингээд амжилт. Би тэр нөгөө төрүүчийн Nyampkat-ыг хийсэн бичлэгэн дээр staking гэдэг маань бидний нөгөө аюугаа койно 5%-аас-ны 10%-аар нь staking хийгэрээ гэж зөвлөгөө өгсөн байгаа тийм үү. Тэгэхээр жишээлбэл 100 мянган төгрөгтэй бол 60% нөгөө яг удаан хугацаагаар хадгалах койн аваад тэгээд 10 гэх хуваасан шүү дээ тийм ээ. Тэрний 1.10% нь энэ staking байгаа. Тэгэхээр өөрийнхөө мөнгөний 100 мянган 10 мянгат нь нэг одоо 10 мянгат ч юм уу те энэ бол зүгээр жишээ хэлж байгаа. Тэгэхээр хүн болгоны мөнгө өөр юм чинь 10 мянгат ч юм уу 50 мянгат нь койн аваад ингээд 2 сараар BNB ч юм уу эсвэл юу авдсан те койн аваад тэгээд ингээд 2 сар юм уу 3 сараар хадгалчих болох нэ. За бүгдэнд нь амжилт. Миний сувгийг дагаад лайк дараад коммент бичээрэй. Өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая.